За бүгдээрээ сайн уу? Өнөөдөр та бүхэнд манай хамаатан найз Мүжи 20 минутанд болдог амттай амархан аяган бодлогыг хийж үзүүлэх болно. За ингээд бүгдээрээ эхэлцгээе. Аяган бодлого маань маш энгийн 7 орцтой байгаа. Өндөг, сахар, сүв, ургамлын тос, ваниль, бейкинг паудер, гурил гэсэн үндсэн 7 орцтой байгаа. Хамгийн эхлээд 3 ширхэг өндгөө 150 г элсэн чихэртэйгээ сайтар хойлох хэрэгтэй. Мэдээж танай гэрт гар миксер юм уу цахилгаан миксер гэвэл илүү амархан бас илүү хурдан болох бах. Элсэн чихрээ уустал нь өндөгтэйгээ сайн хойлоод хэрэгтэй. За ингээд сайтар утгасны дараа 1 ут ванилийн сахар, талууд, бейкинг паудер буюу хөөлгөгч өөхийн. За энэ хоёр нь болохоор ихэнх хүнсний дэлгүүрүүдээр 800 лөө 1000 гэдэг айгүй хямдхан байдаг. За дараагийн орц нь ургамлын тос байна. Мөн сүв байна. За ингээд орцуудаа сайтар утгасны дараа аяган бодлогынхаа гол орцуулга гурилыг хийн 200 г гурил хэрэгтэй. За ингээд үндсэн орцуудаа сайтар холж утгасны дараа мэдээж бэлдсэн 100 г хэвэндээ хийн. Хөөн гэж тооцоолоод хэвэндээ дундуур болон дундаас жоохон дээгүүр хийх хэрэгтэй. Яг дээрх орцуудаар бол яг манай энэ хэвэнд бол 10 ширхэг аяган бодлого болж илээ. За тэгээд сайн ингээд хийг нь гаргаж өгөх хэрэгтэй юм байлээ шүү. За ингээд аяган бодлого маань бэлэн болсон байна. Хөөрхөн царайлаг харагдаж байна. Тэгээд та бүхэн бас чимэглээд үзээрэй. Ингээд аяган бодлогоо ойрхоноос хэрхэн болсныг нь харуул. Сайн хөөсөн, гоё өнгөтэй, амттай харагдаж байна. Хивнийхаа цаас нь бас алдаагүй байна. За доторх нь бол нэлээд хөвсгөр болцсон гоё өнгөтэй харагдаж байна. За тэгээд ийм гоё аяган бодлого хийж өгсөн найздаа баярлалаа. Та бүхэн ч гэсэн гэртээ туршаад үзээрэй. Дараагийн мэдлэгээр уулзлаа. Баяртай.